North side on, south side on, west side on, east side on, north side on, south side on. Юу яцхан залуусаа манай Yota House-ийн season 2-ын 3 дугаар үүгээр эхэлж байна. Би Атомсоос өнөөдөр манай хүнд зочноор Isto Pump-гийн Чулуунбаяр буюу Боги ах мань хүрэлцэн ирсэн байна. За урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. За хойрын санаа ачнаар юу танаар 5 сарын 2 дүүтэй тоглохгүй. Тэгэл байж энэ. Саяхан цацагдсан тоглолтын юу бас их сонин содон байлээ. Үе үе төлөөлж байгаа бас. Хүмүүстэй тоглолт юу болоод гэнт ингэж тоглолтлохоор болов нэ. Нуучшил. Гүй одоо 2 дүүтэйгээ тоглоё гэж бодоод. Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байгаа Одоо л эхэлж байна. Тэгээ ах 8 дүүжимтэй дуунуудаа дуулна. Тэрнийгээ бэлтгэлд орсон. За одоо десантос завгүй Canon яваад байгаа шүү. Десантын оролцохгүй л энэ дөө баг. Өмнө одоо миний санджаагаар 2017 18 онд та бас ганцаар амьд хөгжимтэй бас тоглолтоо хийдсэн тий. Тэр үед нэг ярилцлага үзэж яхад хамтлагийнхан маань байхгүй одоо бас ганцаараа зогсоод тоглолт хийх тас. Эвгүй мэдрээ шал мяад шүү. Яг нэг мэдхэд 20 морин дуутай болсон тий. Одоо жишээ нь өнгөрсөн талиаж ус найз нөхөдөө одоо дуу зориулъя гэсэн хүмүүс тэг би хамтраад 8 дуутай болсон байна. За сайул хийж байгаа. Иймэрхүү маягаар нэгтгэл. Одоо тоглолтын нөгөө маркетинг болгож шинэ уран бүтээлүүд хизээ гарч эхлэх байна. Та гурийн хамтарсан ч юм эсвэл нэг нэгээрээ ингэж хийсэн дуунууд бүтээлүүд. Одоо удахгүй гой юм та бүхэн сонсгоно. Чамсаа сонсгоо өстэй. Тий. Удахгүй сонсгоно. Ерөнхий бол итгэвтэй дүүгээ одоо дэмжиж ажиллаж байгаа. Ерөн гинжин бүгдийг мэдж байгаа. Одоо бас нэг үе бодвол Монголын хипхопын зах зээл дээр тоглолт гэдэг зүйл ингээд амар их болоод давхцах ч үе ч юм уу те дүүнэр нь ах нартайгаа ингээд давхцах. За түрүү жил ганц тэгсэн баг те. Тий тэгээд одоо дахиж бол тийхгүй баг. Ямар ч хипхоп дүүнэртэй л гэдэл дахиж битээ давхцхийн нэгнийгаа хүндэл. Угаасаа давхцуулахгүй. Би хайртай байх хэрэгтэй. за ингээ манай спонсор гарын бэлгэнүүдийг гэсэн. Дээжис танд. Тэ за энэ болохоор Хипариз яах. Хипариз гэдэг нэг элэг хамгаалах Японы номер 1 бүтээгдэхүүн. Би нэрээ элэг муу гарсан шүү дээ. Тэгээд элгээ манайхаа бас хамгаалж байгаа хэрэгтэй. Тэгээд Тамир тэнхээ нөхөн Тамир тэнхээ сэргээ нэрчүүж оруулна. Ийм Японы бүтээгдэхүүн байгаа. Би ч 7 хоног уух юм нэг өдөр уучдаг тий. Заавал нөө согтруулахындаа хэрэглэх биш. Бас энгийн үед дууж болох юм байлээ. Тэгээд бас архирахгүй гэсэн үг юм уу? Үгүй зүгээр өдөр тутамдаа элгээ хамгаална гэсэн. Амар гоё ундаа шиг хамттай. Юу архины оронд хэрэглэнэ. Нөгөө хүмүүс чинь одоо нэг элэг хамгаалах юм ихээр заавал уухынхаа өмнө хэрэглэдэг байхгүй. Тийм биш зүгээр уухгүй үедээ ч хэрэглэж болно гэсэн утгатай. Тэгээд манай муу хамтарч ажиллаж байгаа байгууллагын бүтээгдэхүүн King Plus Wave гэдэг Ramses, Atilis, Cyrus гэдэг юм 3 төрөлтэй. За тэгээд танд та сонгоод нэг юм танд ээжсэн нөхч. За өөрөө л үхгүй та хэлж. За танд. За баярлалаа. Зүгээр ах байгаа Бага мөн тий. бага. Өмнөх маань нэвтрүүлгийн дугааруудыг үзэж амжсан уу? Үзсэн ш зөндөл үз. Тийм хамгийн таны хувьд таалагдсан дугаар аль дугаар вэ? Тэр нөгөө нэг татарын хоёр нэг сандраал өгч байгаа юм шиг Isto Pump гэж зэрэл. Маань нэвтрүүлгийн дүрэн болохоор танд 2 асуулт тавина. Аа. Та хариулвал уухгүй хариулж чадахгүй бол шот татна. Тийм нэ таныг уух болгоно бит хоёр цог танд цог татна. Оо тийм тэгвэл өгсөн байсан нөгөө. За тэгвэл асуулт руугаа орох уу? За тийм. За эхний асуулт Young Sabo Young Moji юу? Youngsa. Ямар нэг энэ дээр ах тайлбар байна уу? Ямар ч тайлбар баг. Юуг нь тайлбарлах?
За тэгвэл дараа үеэс нь альпизм уу өвжи бро юу? Өмнөх одоо өвжи бро ирхмээ юу? тий ирхмээ. За тэгвэл дараагийн асуулт Бакрэп уу Мара юу? Бакрэп. Хэлбро. Илүү сайн Бакийг мэдх юм да. Мараг бас илүү сайн мэддэг байсан бол бас яах ч юм уу те. Ганцхан дуулахаар нэрэд байгаа юм танаар. Гүү. Тий. Таны бодох юу? Бидний асуултаа тавиад. Юу бодох нь таны хувь. Юу бодох вэ те. Одоос Эсэндаа 2 хүүгээс хойш ингээл 2 хүнтэй хамтлагууд бас гарч ирээд л бас чамлахгүй ингээд амжилттай карьертай явж байгаа. Хоёулахнаа чирэлдэд хүмүүс үү. Тэгвэл дараагийн асуулт маань Гангбэ юу, Вандэ боё? Гангбэ. Байна. Таны бас айгу супер нэг гоё хит дуу ядж зүрх гээд тэр дууг шинчилсэн дуулсан байл лог тэр. Тэгсэн байлаа. Тэндээ танаас асууснууд өөрсдөө мэдээд хийцэн үү? Юу ч асуугаад лээ тий. Бас хийж болно шүү дээ. За дараагийн асуулт 2 R&B дуучтайгаа BX үү, Jason үү? Who's the Natchez season? Хэцүү юм бэ тий. Хоёулаа лаг үйл яг. Хоёулаа лаг та сонгож олно эсвэл тэг хариулж чадахгүй бол шот татнаа л гэсэн. За тий. Сони юм харж ирдэг шүү дээ. Хоёулаа миний дүү. Одоо тухайн үед 2006 91 төстэй юм биш ба? тий. Бага байдал төр заарч тэр. Сак гэдэг дуу гарч ирээд. Зүгээр л цаа урд ширнэ 90 сэдвийн л өгөхөд бусдыг хийн шүү. Бас би гисхийг бас нэг Монголдо бутчир нэг тоглолт хийх гэж байгаа гэсэн шуум яриа. Шуум яриа. Их явсан да. Тэгээд цэрий чи яриа олгохоор заримдаа уцаа ахгүй. Өдөр шөнө таард өмбөм мэд. Аваараа. За Зааж бас чихтэй хүмүүстэй харах. Чанартай юм уу? Хепаризе. Японы номер 1 элэг хамгаалах бүтээгдэхүүн Heparize. Айстоп хамтлагын хувьд хаас эмэгтэй хамтлаг уран бүтээлчтэйгээс хамтлагаар нь ингэж хамтрааг бас их утсан байна те. Хамтарсан шүү дээ 3 охин. Одоо эмошныхоо 3-тай хамтрах гэж байгаа. За тэгвэл асуултанд даарыг 3 охин уу Кеви? 3 охин. За тэгвэл дараагийн асуулт 2 дуучин байгаа. Маралжангой юу, их шиглэн үү? Их шиглэн. За тэгвэл дараагийн асуулт бас эмэгтэй уран бүтээлчтэй холбоотой. Одоо Монголыг одоо ингээд бас олон жил хүмүүсийг ингээд талцуулдаг гэх юм уу? Аль нь нэг номер вэ гэдэг тал дээр. Ариун аюу саранд туяа юу? За хоёрыг. Би тэгтээ ариун нэгжийг арай дайчин гэж боддог. Манай хамтлагийнхан бас их хоёрыг чтэй аль нэгэнтэй дуу хамтруулахад энэ бол бас сараагчийг сонгодог. Тэгтээ би бол ариун нэгжийг гэж хэлнэ. За. Тэгвэл дараагийн асуулт манаас эмэгтэй уран бүтээлчтэй холбоотой. Бас тантай буюу танаа хамтлагийнхантайгаас хамтардаг байсан. Баяр цэцэг үү сэрч маяа? Баяр цэцэг. Цаатахны ч юм бас дуулсан энэ миний хайр 2 дээрх. За тэрнээс ч гад сая тоглолтод оролцсон шүү дээ. Тэр 8 2 хоног тий. Тингээ бас үзсэн. За дараагийн асуулт бас тантай болон танай хамтлагтай хамтж исэн 2 эмэгтэй уран бүтээлч байгаа. Үүрээ юу, холно уу? Ямар зовой хэвчээ. Тэгтийн хоёр ч хоёулаа юм чи. Тэ
Нэрэл бас аль нэг гомдоочихгүй гэж бас тэгдэм биш үү тий. Тэгтэл юунда бандрах зүгээр тий хоёулаа лаг. Одоо энэ олон жилдээ одоо үүрээ холон манай Батөргөл гурланд хоолоо яг хийвэрээ тий. Батэргэл ахс яг л хэвэн. Тий. За тэгт хоёр хичээнээр. Хоёр найзтай ажиад үсэн. Асуулт болохоор бас тухайн үед Монголын одоо энэ pop R&B ертөнцид одоо энэ өөрсдийн өнгө төрхөд томоор үлдээсэн хоёр хамтлаг байгаа. Номын Талстой камертай. Камертай. Хэлж таасаг байгаа. Нөгөө татарын хоёр шиг хэлж байна. Угаасаа хамаагүй илүү хөдөлмөрчтэй маш олон зүйлийг хийдэг. Нөгөө хамтлагт миний найз байгаа л да. Одоо тийм хүн дэвтэ өөрийнхөө бодлыг хэлээ. За дараагийн асуулт руу гаръя. Дараагийн асуулт болохоор бас хоёр том хамтлаг байгаа. Рок хамтлаг Харангуй хурдуу. Харанга. За. Танаас бас нэг ганц хоёр асуултууд бас байгаад байгаа надад. Одоо ингээл одоо ч бас ингээд сошиал медиа ингээд 90 үед ингээд бас нэг хүмүүсийг одоо ингэж айгүй ингэж харлуулах бас ингэж сайн талаар ч муу талаар нь ингээ харлуулдаг. Сая нэг ман дунд гээд дуунаас удаад л те. Намаа ингээл те данх гээд хэлсэн мэлсэн гэл те. Эсвэл би чамайг хэлэх юм уу? Баяраа эднэрийг наам дараач гэх юм уу? Тэр хүн чил би даран л гээд байгаа шүү. Тэгээ дарахыг харъя. Тэгэл доогуур нь яасан. Би тэгтээ коммент олон уншиж үзээгүй. Тэгээд тэрэн дээр уншиж за ингээл одоо бид нарыг ингэдгийм багтаг. Шинэ жилээр тэгтээ зөндөө явсан бүгдэн дээр нь очдоос. Тэр торол тэр байдаг л юм шиг л. Тий. Одоо нэг янз бүрийн зурагтай хүмүүс. Тэр байгаад яг мөнгө авцад ажиллаа хийж байгаа хүмүүс тий. Дарын нөгөөс дагаа сурцсан даад юм байгаа тий. Айстоп хамтлагийн хувьд одоо хэлж үзээгөө үг хөндөгдөөгүй сэдв дуулаагүй дуу гэж бол байхгүй байгаа. Тэр тухайн үед одоо би ч их хүүхэд байх үед 76 гэдэг дуу Дайнбан ихтэй хамтардаг. Тэгээ тэрний дараа бас бүх поштэ нэлсэн хонхны дуу. Энэ бүх доонуудыг тухайн үед тэр нийгэм болохгүй лээсэн одоо хүртэл болохгүй ивэрэл өөрчлөгдөж таны хувьд одоо тэрийг дууснаас хойш нийгэм маань за мэдээж тийм мэдээж юм чинь жоохон өөрчлөгдөн. Гэхдээ одоо дандаа нэг амны бэлэггүй надад бол одоо гоё л болж шít тийм биз. Одоо хөгжилтэй орнууд чинь гинтхэн хөгжиж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр чинь явдаг юмараа л явж байгаа гэж бодож байгаа. Угаасаа үйл тэгэл яах юм тэгэл болно шүү дээ. За тэгвэл асуулт руугаа хэдүүлээ. Манай нэг эхний хэсгийн асуултууд дууссан. Одоо энэ хоёр дахь хэсгийн асуултууд хэлж байна. Тий одоо уг нь хүндэл гэж бэлдсэн. Тэгээд тухайн үед одоо гарах гарцгүй байлдан дагуулдаг шиг хоёр бүлэг байсан шүү дээ. Энэ хоёр бүлгийн айл нь гарах гарцгүй юу байлдан дагуулдаг шиг би мэдэхгүй юм чи. Би өөрөө гарах гарцгүйгийнх нь юм байна. Өөрийнхөө бүлгийг ийгээд нөгөөдгийг хэлэх юм аа. Нөгөө бүлгийн би сайн сандаггүй шүү дээ. За тэгвэл дараагийн асуулт. Жүжигчин мөөжгөө жүжигчин цоомоо юу? Цоомоо. Мөөжгөө байж тэрэн харагц. Цоомоо юм. Мөөжгөхөөс их олон тоглолтууд дэрч байна. Манай тоглолтыг тий өөрх юм. Нүс сэтгэл нөөч бүрээд одоо солиорох үед. За тэгвэл дараагийн асуулт. Айстоп хамтлаг одоо ингээд одоогийн байгаа бүрэлдэхүүнээс өмнө өшөө олон хүмүүстэй байдаг байсан. Бүжгэлдэг ах үедээ. Тэгээ би одоо тухайн сайн мэдгүй бол өөрийнхөө сонссноор л энэ асуултыг бэлдлээ. Памписо сайн аа юу? Сайн аа. Яг тухайн үед би энэ хоёрыг бас хамтлагт бүжгэлдэг байдаг байсан. Анхны гишүүд гэдэг тэрийг мэдж авсан болохоор оруулсан. Тэмүүлэн гээл байгаа тий. СС гэж амраа нэг ах байдаг тий. Тий манай амраа.
нэг шараад гээд дуун дээр зөндөө дуун дээр байдаг шүү дээ. Тэр хард байгаа монголчууд энэ намайг цэрэгт байх хооронд гарсан ихний эдэн дуун дээр бүгдэн дээр нь байдаг. Манай амраа бол манай хамтлагийн болол шүлэг мүлгээр нэгт явдаг лаг. Ер нь үжил бодлыг хэдхэн манай хамтлаг олон хүнтэй болохоор ер нь үжил бодлыг маш цөөхөн мөрөн шингэн. Тэр чинь бас авьяас. Амраага нэрээ бас тэ зөндөө л хэлэх юм дуулахгүй юм шүү дээ. тэр нэг үндэсний телевиз дээр нэг бичлэгтэй байхад нэг ирсэн байсан те. Ер нь бол байж л байгаа. За тэгвэл дараагийн асуулт руу оръё. Бас танаа тоглолт моголтон дээр их хамтарч ажилладаг. Skin Entertainment-ийн ан руу эсвэл 333 Entertainment-ийн бааж яах? Анар тэгтээ бид тэр уцаа авж байгаа үед авахгүй. Тэгтээ анар. Цаа чи бас их өрмөц сэтгэлгээ. Өрмөц гэж хэлсэндээ үрдэг хүний нэг 26 жилийн тоглолтыг бас нөгөө хүн нь бол хизэж уралдахгүй. Надтай адилхан л хариулна. Дараагийн асуулт руу гаръя. Хоёр DJ байгаа. DJ Заяа юу? DJ OG юу? OG хоёуланаас хамтарч ажилладаг гэсэн. тий хоёулантай л найз. Тэгтээ манай OG бол нөгөө түрүүний хоёр шиг те ер нь санааг нь өгөхөд хийж л байдаг. Хүн санаагаа өгөхөөр одоо чи бодож байгаа тийм гэж нөө ярьж яхад хийдэг хүмүүс байдаг те. Монгол улсын тэгээд анхны DJ шүү те. Нэг анхны ч гэж юм шиг ер нь бол хүсэл шууд хийдэг хүн. Одоо нэг маргаан гараад ирсэн шүү дээ нэг Luminoгийн MC-тэй. Би тэгж маргадаггүй шүү дээ. Юуны маргаан болсон юм бэ? Гэхдээ нэг дууны үг мөгөн дээр ингээл нэг үг шийдсэн нэг үг сонсогддог. Би тэгдэггүй шүү дээ. Би дахиад одоо ярилтай ш. Одоо тэгээд яа тийм баг. Манай талигач хандуун тоглолтын дээр ирсэн тэр цагаас хойш скорк гайрын харцаар хардаг болсон ш. За тэгвэл дараагийн асуулт. Lumino юу Monterey юу? Lumino. Monterey чинь тэгээд энэ хатлаа байхгүй биш. Тэгэхээр чи яах? Одоо тэгээд одоо цаг үед одоо ингээл үргэлж дууга хийж байгаа нь одоо тэгээд тий Lumino дижитал яхнар манаас Mercer гэж байлгүй л яах вэ задусч. Тэгтээ дотроо дангаараа явсан ч гэсэн үгүй. соло орон бүтээлээ. За тэгвэл дараагийн асуулт. Хар сарнаа юу? Хар тасуу? Хар сарнаа. Хар тасуудаа байхаа болно. Сайн нэг өвөл тоглолтоо хийгээд. Хар юу болоо явцсан бэ те? Snap-ийн Turbo ирээд. Тэгс. Их фейлдсэн л хэл. За нэг тэгвэл ярихстай болтой баа гэдэг. Тэгтээ шинээр гарч ирэх нэг боломж бол байгаа шаатай. за тэгвэл дараагийн асуулт. Татаруу Snap уу? Snap. Айгуур дэлж нэг би тэгтээ заяа дүүтэйгээ сая нэгсэг хамт. Манай дүүд ихтэй өөртөө хандсан юм билээ. Ер нь тэгтээ буруу ч юм баг. Snap-ийн нөгөө нэг цэнгэл ахын жихээ нааш тэр дуулдаг гэсэн. Харин энэ дуугаас энэ тоглолтын дээр цацагтай чи ойлгох нь анхны үлбэрээр дуулд юм уу ч гэж бодож илээ. Дээр яг дуулах чи 26 жил цаа чи бэлдсэн. Тэгсэн чи яагаад нэг цагдаа нөгөө цаг нь дуусчлаа гэдэг тий. Зөндөө дуулах. Тэр бэлтгэлийн өрөөнд бэлдэж явах тасл. Тий. Өвөл яг л амар тоглолчихлээ. Тий. За тэгвэл дараагийн асуулт. Optlove уу Novname уу? Optlove. Тэр Novname-ийн одоо 26 жилийн тоглолтод нөгөө нэг энэ хоёр сая гоё тоглоод хүмүүс үзлээ шүү дээ. Хүн чи урмаар амьдэрдэг тий. Мөнгөөр биш тий. Урман дээр ганц нэг гоё дуу ихгүй явлаа л гэж байна.
3 2 дахиад 3 дахь дээр тэгээд За тэ 2 ч вэ нүү 3 ч вэ нүү ямар ч хүмүүс ингээд харлаа шүү дээ. Тийм үстэй тий. нэг нөөмнэми ачтныхаа амьттай хайрлыг шинжилсэн надад их хамтлагуудын гаргасан юмудаас тэр л их таалагдав. Одоо ч гэсэн сонирн болгож ирсэн анх сонсоод. Бас тэр юудэнтэн хамтлагийн бас нэг дуу хуучны бас андын дурсгал гэдэг дуу бас ятсан бас тэр нас их таалагдсан. Тийш дээ одоо энэ old school яг гоё шатаг хүмүүс гэвэл бас юудэнтэн хоёрыг нэрлээ шүү. Манай дүү яриад идэв сант манад нэг гоё нөхөр байдгаа гэт. Тэрийг л энэ тоглолтод оруулж ирж үзээл гэж бодож байгаа шингэлээ. Одоо таны одоо анх ингээд хипхопыг ингэж Монголд оруулж ирж байхад одоо ингээд Би ч оруулж ирж юмсан юм шүү. тухайн үед ингээд хамтлагууд ингээд хичээгээд ингээд олон таниулах гэж явж байгаа үед бас олон л хар бараан хилэн байсан л ах те. Би рок поптой хайртай гэж юм гэлөө. Тэ. Одоо тэр үеэс одоо хүртэл энэ Монголын хипхопт юу яаж ямар төвшөнд өөрчлөгдсөн байна? Өөд гоё шүү дээ. Тэгээ ингээл рок поп нэрэн дотор зарим нь явчин бид митиг бол тоохгүй. Тэгээл аль болохоор ингээл яадгүйс одоо идэж чадахгүй л шүү дээ. Одоо тэр дүүнэртэй хэлэхэд давхцаар бол тэр рок поптой давхцаараа хагшаагаараа гэж хэлмээр шүү дээ. Тэгэхээр тогоон дотор байгаа нэгнэр байгаа. Тэгээ ах дүүс чинь тэгж болдгоо. Тэ 4 жил явах нэг тийм болсон юм чи энэ жилдээс тийм болохгүй. Ер нь боловсрохчгүй. Эсвэл тэгээд дуучин байхгүй тоглоно үстэй. Тэгээ бас нэг хүндэтгэх юм Хүндэтгэх үзүү шалтгаан. Ахнар нь бол 8 сарын 24-нд тоглож ирсэн тэ 4 жил. Тэгэхэд 8 сарын 24-нд хэн тоглосон мөлий? Өмнөх өдөр нь лав рок попос байсан. Тэгээд Тэр өдөр харанг тоглосон. тийм. Тэгэхээр тэр өдрийг өгөх шаардлагатай бол өгсөн фитнер бол урдчилгаа мөнгө зүг элдв юмнуудаа аваад юм эхлүүлсэн байсан. Гэхдээ аливаа юмд хүндлэл бол байх ёстой. Манай жидүүд шин тэр маркетинг зогсоогоо цагтаа эхэлж мэхлээл тэ. Тэр өдөр хүндлэл бол байх ёстой ямар нэгэн байдлаар. Тийм үстэй чи нэг гэр бүл штэ. За тэгвэл асуулт руугаа оръё. Эрхчлөө юу хоёр хүү юу? Би тэгтээ эрхчлөөгийн дунд л дуртай. Анхны дунд. Тэр намайг хүлээв гэдгээс хойш дургу. Хүлээгээс хойш гэсэн. За. Тэгвэл дараагийн асуулт. Хөлгөө юу? Патака юу? Йоо ятратай асуулт. Патака ах юм бас хэлц үг дээр тантай хамтардаг бас л. Йоо нөө атакагаа л гээд одоо би хамгийн удаа нөхөрлж байгаа миний найз. Та нар ганцхан дуугаар яриаггүй байж тээ. Бодох юм баг. Бас дижитал юм бас гол хүний нэг шүүстэй. Одоо тийм байх юм уу? Мэдгүй фатас атака гахаад. Гэтэ манай хамтлаг бол ингээл хаа ярьдаг хөлгөөгөө чавь батакагаа чавь л гэдэг. Гэтэ одоо бас нэг дижиталын одоо бас нэг юмнуудаа яагаад дуун тоглолт Ой болох гэхээр бөөнөр олчих гээд ой биш болохоор зөөгөл олох гээд байгаа юм уу? Би бас ойлгохгүй байгаа. За тэгвэл дараа Тэгээ найз нөхдөдтэйгээ хэсэг хоромж гэсэн хамт байх тэр гоё мэдрэмж бол энэ юу ач сольшгүй шүү дээ тий. үнэ амжилттай тааш. Тэркол мэдж байгаа хаа юм. За тэгвэл асуултанд оръё. Дараагийн асуулт. Батөргөл ах уу мөнгөн ах уу? Батөргөл Энэ асуултыг нэг хүн санал болгосон. мэдээж юм дээр албаар бодлоо чамаг үзсэн юм шиг чи ч гэсэн. Тухайд одоо Stop хамтлагаас ингээд салаалаад Эзен Дай гэдэг хамтлаг гарч ирсэн шүү дээ. Тэр үед ингээд Stop-ийн хувьд ингээд ямар ингээд нэг тийм орон зайгаа ингээд нэг алдж байгаа. Тэг чи бас нэг баг хамтлагийн 2 гишүүн гарч байгаа болохоор хэцүү шүү дээ.
Би тийм орон зайгаа алдаж байгаа мэдрэмж авч үзээгүй. Тэгээ би ч гэдэг манай атлаг одоо манай босс нөргөл ер нь 1-0 болох юм бол маш урдаа 2 тэгээ ер нь удах дурггүй. Тэгтээ гоё штэ зиндай. Өөр чадахгүй байж тээ. Одоогоос 20-нд бас би 5 тоглож магадгүй. Эсэндэй дижитал битэд шоунд хамт оролцсон магадгүй. Бас 2 цомог нэг бүрийн хэмжээний тоглолт гэдэг чинь бас амжилт шүү дээ. Бүр заяа. Би зарим сонсож амжаагүй бүтэн цомог байсан. Тэр одоо яасан мөмөд. Тэр хоёр. За тэгвэл асуулт маань Бадга ах уу Манлаа ах уу? Бадга. Бас олон жилийн дараа поптой ирэх тас л яг л тэр хуучны форма алдаагүй ирсэн тэр нэг Чамд гоё гэж надад тэр нь жоохон таалагдахгүй л. За манай асуулт маань ч бас дуусах төгсөн байна. Шүү дээ. Сүүлийн нэг 2 асуултынхаа асууя да. Big G үзцээ юу? G. Нүднийг яано. Гэхдээ тэгэл тийм биз дээ. Би заавал өөрийнхөө бодлоо хэлнэ. Чи заавал надтай адилхан боддог гэж болохгүй ш. Албагүй дээ. За тэгвэл хамгийн сүүлийн асуулт маань Гинжинүүд Сантов. Тэгээд би нэмэгдээд бид 3. Бинда хүрээ 5 сарын 10. Тэгэхээр сонгоогүй гэж ойлгохоо те. Сонгоогүй ч гэж юу ах вэ? Би чамайг албаар намайг рекламигээс сэдвүүж юм болов гэж бод. Би асуусан сүүлийн асуулт байна. Ой. Тэгтээ яат чөөр 2 дүүм он цаг хугацаанд бас те хуурж өөрчлөгдөх те би чи онцгой болохоор зарим үсэрн ер нь л мондогда хөдөлмөрч Түрүүжлээс хоёулаа тоглолтоо хийж хоёулаа бас дөөс өөр хийхтэй. Таагуурын тоглолтыг дисэн ядан хүлээе одоо. Харин би өнгөрөөл одоо ч сандраад. Гэтэ ах нь одоо баг 46 хүрлээ ч тийм. За 5 сарын 10-нд бүгдээр ирээрээ тэгээд цааш нь шоунууд байгаа. Тэгтээ бас одоо зүгээр л гараад ээлжтэй дуулдгийг бүгд одоо өөд цаасан байгаа тий. Одоо хэдүүлээс гоё юм хий. Тэгээд угаасаа сайнуд нь тоглолдог шүү дээ. За хипхоп манд тухай Тоглолтод нь амжилт. Чанартай юм уу? Хепариз. Японы номер 1 элэг хамгаалах бүтээгдэхүүн Хепариз. Яа, Монголд бас 3 шатада нэг хаттаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн манай урилгыг хүлээж авч ирсэн маш их баярлалаа хаа. Тэгээд Нэвтрүүлэг байла. та бүхний ингэж хийж бүтээсэн Монголын хипхопт хийж бүтээж ингэж эхлүүлж гисэн бас маш их талархах зүйтэй. Та хэд байгааг бол одоогийн хипхоп ингэж өргөлж явахгүй байсан гэдэг. Ямар гоё юм. Тэгж ярьж байгаа бол гоё юм. Тэгээд бидэнтэй нэг үед гарч ирсэн түрүүний нөгөө яах вэ? Миний амтай тийм бүлэг мэдчихвч мэднэ. Нэг үеийн найзуудаа бүгдүүд нь бол бас хайртай шүү. За ингээ манай ивент итгэж King Plus-ын гарын бэлгэний дээж танд ингээд. За. За муума Хипариз гарын бэлгээ танаас гардуулж байна. Илгээ хамгаалж өдөр буруугаарай. Илгээ хамгаалаарай. За. За тэгээд нэвтрүүлэг маань season 2-ын маань 3 дахь дугаар энэ түрээд өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн маань хүндэт зочноор Ажта хамтлагийн гишүүн Богиа хурж ирсэн байна. Сайхан ярилцсуулаа. Хасаас гой асуултууд асуулаа. Тэгээд бас нэвтрүүлэгтээ урьж ирж оролцсон нэр төр хэрэг байлаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд тоглолтод нь томоос том амжилт хүсье. За тэгээд дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай guys. North side on, south side on, west side on, east side on, north side on, south side on. Оргилыг одоо айшгүй гэдэг. Тэгэхээр энэ ер нь яг хипхопод ингэж нэрээ ингэж яадгүй. За ийм нэртэй байдгүй. Яг энийг бас тайлбарлаж өгөөч. Энэ тал дээр гэвэл одоо MC
MC болгон одоо хочтой заавал байх албагүй. Гэхдээ өөрсдөнд нь те одоо царай төрхөн юм одоо ингээд төрх байдлаар нь ингээд үгнэт те тэгээд бас хочийг өгч байгаа. Тэгээд одоо надад high school гэхэд одоо жоохон нэтэр муухай хүүтэн зэм гарцтай те тэрийг бол манай хамтлагийн SS надад өгсөн. Боги маань Z гэж хамтлагтайсэн. Тэгээд I stop гэдэг манай бадга одоо энэ тэгээд одоо энэ татар гэдэг байгаа. Тэгээ энэ SS энэ дижиталын хэсэг нөхдүүд бид бүгд I stop гэж бүжгэлдэг байсан. Тэгээд бид бүгд хоорондоо нийлээд энэ тэнд одоо болох бүх тэмцээнүүдийн тэргүүн байрыг муу алтан медаль цом юутай бүгдийг л авсан л да. За ингээд бидний анхны цомог ирсэн штэ мэн гээд энэ CD маань 18 тракаас бүрдсэн. Ер нь голчлон баг хит дуунууд маань орсон байгаа. Одоо хит энэ миний ари хоёр одоо ремикс нь тэгээд мөн жаргал даахгүй зовлон ойлгох хэрэггүй ар гэх мэтчлэн шинэ ертөнцгээд дандаа хүмүүсийн танил бөгөөд шинэ хит дуунууд орсон байгаа. Тэгээ манай энэ CD-ний баяр маань 4 сарын 9-нд UBPS-ийн Лазерлендэд 19 цагаас болов. Sana nili naza, oh yaga sana nil cubana, sana nili, oh yaga sana nil cubana, chibit kiti sana nil chino. Яг ингээл өгнүүдээ биччихэл яг өөртөө цээжлэн фонограмда тааруулаад цээжлэн тэгэл чихвч зүгэл тийм цаас маас харан байр нэмэ тийм янз 9 жори тийм юу ч байхгүй зүгээр тэгэл шууд чихвчээ зүгэл фонограмаас орж байгаа даа гэж шууд өгүүлжтэй. Тэр үед одоо үед гэсэн чинь жоохон нэх худлаа хийх байгаа юм биш. Гэхдээ ингээл студид оронгууд манай зарим амтлагууд маань тэгээд юутай тэгээ цаас хараад үсчих юм да. Алдаа оноо байж болно хүний амьдрал дээр янз янзын юм байж болно. Гэхдээ сайн юм гэдэг чинь сайн л үүдэг те. Сайн зүйлийн төлөө сайн бүхний төлөө ингээд зорж явах. Тэгээд сайн сайхан бүхэн хамт сайн сайхан бүхэн бидэнтэй хамт та бүгдтэй хамт Ангил чамд баярлаа ад жаргал ухаанд нэмэх үчи авта баярлаа өөрөх гэрийн хатан ухаан гэргий чамда баярлаа уурлан дэвжих хүмүүн заяа ахын дүүстэй баярлаа амин хот боол тасрахаалаг үрстэй баярлаа ач буйна нэмэн байгаа хацаа бүрэлд баярлаа мөнх тэнгэрчүүдэн залбирах хүн төрөлхтөд талархыг мөрөөдөл хүслээ шинэн байж хайртай бүгдэд талархыг